төсвийн зардлын реформ хийн гэдгсэн. Түрүүн жавхлан сайдынхаар урсгал зардлын бараг 60% нь нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмжинд явж байгаа. 100 хүн одоо татвар төлдөг 100 хүн дутмын 57 нь халамж авдаг гэсэн. Тэгэхээр төрийн албан хаагчдын цалинг хасах журмаар явах гэдэг нь төрийн албан хаагчдыг цомогдох хэлбэрээр үү эсвэл энэ төсвийн урсгал зардал дээр ямар реформ хийх юм бэ? За тэгээд бас түрүү нөө эрүүл мэндийн сайд хариулах хэрэгтэй мүү? Хэн хариулах хэрэгтэй? Эрүүл мэндийн салбар заавал хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл нэг тийм хүмүүнлэг сэтгэхүйдээр явмааргүй байна. Энэ яг төрийн бодлого болоод чухал явмаар байгаа байхгүй юу? Энэ дээр яг хэн хариулах? За, сангийн сайд болдын жавхлан нэмж хариулт өгье 1 минут. За мөнхөө эсгэлэн шинэ асуултанд хариулъя. 3 юм дээр анхаарах хэрэгтэй юм. Урсгал зардлыг одоо хэмхэнд бол. Нэгдүгээрт хэмнэлт, хоёрдугаарт бүтээмж, за гуравдугаарт хувийн хвшил хийж болох зүйлийг хувийн хвшлэр л хийлгэх хэрэгтэй. Төсөв дээрээс биш. Ийм 3 чиглэлээр л бид нар ажиллаж чадваас одоо бид нар урсгал зардал дээр сайн амжилт хийж чаднаа л гэсэн үг. Бүх хэмнэлтийг дэмжинэ. Бүтээмж гэдэг нь нэг төгрөгөөр 2 төгрөгийн ажил хийх, нэг төгрөгөөр 3 төгрөгийн ажил хийх. Цаашдаа ингэж чадвал нөгөө ирээдүйд 3 төгрөг гарах ёстой зардал маань 1 төгрөг гарна л гэсэн санаа юм байна. Дээрээс нь хувийн хвшлийн хийж болох ажлуудыг төр маш их урдуур нь орж хийдэг. Энийг л болох хэрэгтэй байна. Ийм 3 чиглэлээр л гэсэн үг. За Лувсан нэмийн ган төмөр сайд эрүүл мэндийн салбарын бодлогын асуудал дээр хариулт өгье. Бид нар бол 26 оны нөгөө боловсролын жил болгоод боловсролынхаа асуудлуудыг бүрэн шийдъя гэдэг ийм зурагтай байгаа. Эрүүл мэндийн салбар дээр бол бүх төвшөнд нь анализын бид нар байнга харж байгаа, хийж байгаа. Жишээлбэл одоо эмчийн хүрэлцээгээрээ Монгол дэлхийд хэдэд байна уу? Орны тоогоороо дэлхийд хэдэд байна уу? Үйлчилгээ нь яг ямар төвшөнд байна уу? Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь зөв байна уугүй юу гэд. Тэгээ зүгээр дүгнэлт бол хамгийн ихний дүгнэлт бол Монгол хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд маш хариуцлагагүй хандж байгаа. Урьдчилан сэргийлэх тухай ойлголт алгаа. Тийм учраас бол бид нар нэгэнт байдал ийм учраас өрхийн эмнэлгүүдийг хөгжүүлэх нь бол эхний ээлжинд хамгийн чухал байна. Өрхийн эмнэлэг буюу өрхийн эмнэлэг одоо үйлчлүүлэгч иргэн хоёрын хоорондох цахим холболт бол аюул чухал байна гэж нэгдүгээр. За ган төмөр сайд гүйцээж хариулъя. Хоёрдугаарт бол мэдээж эмчилгээний асуудал байгаа. Манайхан бол маш их гадагшаага явж эмчлүүлж байгаа. Онцлог төхөөрөмж энэ төр бол хангалттай болцсон. Онцлогоо бол алдаад байгаа юм алга. Гол юм бол эмчилгээ. Тэгэхээр бол эмчилгээ дотроо хавдрын эмчилгээ. Хавдрын эмчилгээг л бид нар яг дэлхийн түвшинд байгаа тэр эмчилгээний шин одоо эмчилгээнүүдийг бид нар яг өнөөдөр бол эрдэм шинжилгээний хувьд нь судлах зардлын гарах ажлыг бол эрчимтэй хийж байгаа. Жишээлбэл байн эмчилгээ гэдэг зүйл гараад ирсэн. Хавдар дээр 1200 эм байдаг. Байн эмчилгээнд зориулагдсан 1200 эм. Энэ 1200 эмнээс Монголд хүлээн зөвшөөрөгдсөн 6хан ширхэг байна. Нэггээр хэлбэл хүн бүр таарсан хавдар болгонд одоо зориулагдсан эмчилгээг өнөөдөр дэлхий хийгээд хүнээ өхүүлэхгүй байхад манайх бол зөвхөн хагална, ойн ингээд амьдрах хугацаа их богинохон гэдэг ийм зүйл байгаа юм аа. Тэгээд мөнхөө эсгэлэн